Сайн байцгааны өрхөн мөндөд үзэгч та бүхэндээ орой мэндийг айлтган төвшүүлж байна. Түүмсийн дэвэслэзээс орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг мэдээллийн хөтөлбөрөөр ээлж шинэхэн дугаар буюу 2025 оны 11 сарын 17-ны даваа гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр танилцуулъя. Үзэгч та бүхэн анхаарлаа хандуулна. Нэмэдэ Залуусангийнхээ тоцтголтой Дархан хотын оюутны урлагийн их наадам 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нээлбэр дүнгээр тэргуун байранд Хүмүүлгийн их сургуулийн харьяа Дархан уул аймаг дахь Хүмүүлгийн дээд сургуулийнхан тодорсон байна. Дархан хотын оюутан залуучуудын бүтээлч сэтгэлгээ өнгө төрхийг тодорхойлон жилбэр уламжлалт болгон зохион байгуулагддаг. Оюутны урлагийн их наадам энэ жил 2025 оны 11 сарын 15, 16-ны өдрүүдэд залуучууд театрт болж өндөрлөлөө. Дарханы оюутны холбооноос ерөнхийлөн зохион байгуулдаг тус наадам энэ жил 22 дахь жилдээ явагдсанаар онцлогтой өссөн бөгөөд Дархан уул аймгийн соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Дарханы залуучуудын хөгжлийн төв хамтран дэмжиж ажилласан байна. Нээлтийн үйл ажиллагаа Дарханы оюутны холбооны ерөнхийлөгч буян дэлгэр мөн соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга соёл эрдэнээр оролцож оюутан залуучуудтай амжилт хүссэн урам зориг өгсөн юм. Оюутны урлагийн их наадамд Дархан хотын нийтдээ 7 ихтэй сургууль, коллежийн оюутнууд авьяас чадвар, урлагийн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээр өрсөлдөн өөрсдийн шилдэг бүтээлээ тайзнаа танилцууллаа. За энэ жилийн маань онцлог болохоор AB 2 зон болгож сургуулиудаа хуваагаад суглуулад за эхний өдрөө AB зоны өрсөлдөөн шалгаруулалт явагдаад за гала тоглолт нь маргааш буюу 16-ны өдөр хийгдэж шагнал гардуулах арга хэмжээ зохион байгуулагдахаар байна. За нийтдээ Дарханд маань 7 их сургууль, мэргэжлийн коллежууд 9000 гаруй оюутан сурагч Монгол орны өнцөг болон бүрээс ирж суралцж байна. За манай холбоо 2000 онд анх үүснээс хойш энэхүү арга хэмжээг ингээд уламжлал болгоод хийгээд ирлээ. За ямар ач холбогдолтой юм бэ гэхээр оюутан залуучууд урлагийн их наадамд бэлтгэхдээ өөрсдийнхөө авьяас чадвар, урлагийн мэдрэмж тэр болгоныгоо бусадтай харуулах, өөртөө нээх энэ боломжууд нэгдэж байдаг. За хоёрт нь мэдээж багаар ажиллах чадвар, найзалж нөхөрлөх, үерхэх, ойр дотн болох илүү халуун талын аваар амьсгал нэгтгэхэд тухайн арга хэмжээний бэлтгэл ажлын үед оюутан залуучууд маань илүү нэгтарч яадаг гэж бид үздэг. За тиймээс л энийг оюутан залуучууд маань эрэхтэй 2 өдөр бид жил болгон зохион байгуулж ирсэн түүхтэй байна. За онцлож мэдээлэл өргөхөд за нодлон жил бол дижитал хамтлагийн дуучин РК за бидний урилгыг хүлээж авч Дархан хотод маань ирж залуучууд, оюутнуудад маань айдууны мэдлэгээ дэвшүүлж байлаа. За энэ жил болохоор палаш хамтлагийг 20 жилийн дараа урьж авчирч Дарханд дуулуулсан үйл явц болж байна. За мөн рэпер Цэцэ ирж манай оюутнууд сюрприз барьлаа. Монгол улс орон даяар 11-р сарын туршид өрнөж байгаа соёлын бүтээл сарын аяны хүрээнд энэхүү оюутны урлагийн их наадам зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Тэгэхээр оюутан залуусын авьяас бэлгийг дэмжсэн, тэдний хөгжил оролцоог хангасан бүхий л үйл ажиллагааг олон талд соёлын үйл ажиллагааг бол манай соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон залуучууд хөгжлийн төв маань дэмжин ажилладаг. За энэ утгаараа бид бол энэхүү оюутны урлагийн их наадмыг бол дэмжин ажиллаж байна. Тэгээд энэхүү оюутны урлагийн их наадам маань мэдээж оюутан залуусын маань авьяас бэлгийг нээх зогсохгүй өөрийгөө нээх, за мөн багаар ажиллах гэх мэт олон талын ач холбогдолтой гэдэгтээ хинж марахгүй. Тэгээд энэхүү уламжлалыг өнөө хүртэл зохион байгуулан авч явж байгаа Дархан оюутны холбооныхондоо бол юуны өмнө талархал илэрхийлье. Тэгээд энэхүү тэмцээнд бол багаар бэлдэж ирүүлсэн сургуулиуд маань маш хүчтэй байна. За энэ жилийн хувьд гэвэл 6 ихтэй сургууль, коллежийн оюутнууд маань нийтдээ 800 гаруй оюутны бүрэлдэхүүнтэй оюутан залуучууд маань 9 номинацийн төрөлд оролцож байна. За энэ жил бид бүхэн бас нэг онцлог зүйл маань юу гэвэл энэ жилээс бид бүхэн Дарханы оюутны урлагийн их наадам бас урайгаар бас үргэлжлүүлэл явуулъя гэдэг саналыг гаргаад за эв нэгдэл, шударгаас ёс зүй, нөхөрлийг бэлэгдсэн Дарханы оюутны урлагийн их наадам гэдэг зүйлийг бид энэ жил бас бэлэгдэж урлагийн их наадам зохион байгуулж байна. Энэхүү оюутны урлагийн их наадамд оюутан залуучуудаа дэмжин оролцуулдаг сургуулийн удирдлагууд болон мөн багш хамт олон та бүхэн талархал илэрхийлье. Мөн энэхүү урлагийн их наадмыг жил бүр зохион байгуулах дэмжлэг тусцаа үзүүлдэг залуучууд театрын хамт олон энэ жилээс бас шинээр бидэнд бас дэмжлэг болон орж ирж байгаа Дархан уул аймгийн соёл, аялал жуулчлалын газрын хамт олондоо бас талархал илэрхийлье. Тэгээд оюутан залуучуудаа болон багш эрдэмтэн багш нартай амжилт хүсье.
Энэ жилийн оюутны урлагийн их наадам гоцлол дуу, хамтлаг дуу, гоцлол хөгжим, чөлөөт бүжиг, язгуур урлаг, ардын бүжиг, уран уншлага, цэнгэнт бүжиг гэсэн төрлөөр явагдаж шилдэг багууд тодорлоо. Ийхүү нийт оноогоор тэргүүн байранд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль тодорсон бол дэд байранд Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Дархан ул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, харин Гутгаар байранд шинжилгээ ухааны технологийн их сургуулийн харьяа Дархан технологийн сургууль тодорсон бол тусгай байрын эздэр Дархан Политехник коллежийн бакалавр болон тодорлоо. Арга хэмжээний нэгэн онцлог хэсэг авиасын далаа шагнал байлаа. Авиасын далаа шагналыг Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерхийлэгч агсан Ариун далаа агсны охин Солонго Улаанбаатар хотоос өргөдөн ирж хүндэтгэлтэйгээр гардуул өгсөн бөгөөд шагналыг шинжилгээ ухааны технологийн их сургуулийн авиаслаг оюутан Улаанбаяр гарт авсан юм а. Дараагийн мэдээ. Дархан хотын Хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээнд зориулсан махны хангамжийн доктортой байдлыг хангах зорилгоор өвлийн эдэш арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр манай телевизийн сурчлах баг 12 цаг үед очиод нөхцөл байдал ямар байсныг дарга сурвалжлагаас хүлээн авч үзнэ. Үзэгч та бүхэндээ DBS телевизийн хамт олон ээлжис сурвалжлагыг үзүүлэхээр Дархан хотын залуучууд театрын урдах найрамдал талбайгаас мэдээлэл үзүүлэх гэж байна. За тэгэхээр 2025 оны 11 сарын 16-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай үзэгч та бүхний харж байгаачлан өвлийн эдэш 2025 арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлсэн. За өвлийн эдэш 2025 арга хэмжээг зохион байгуулж байгаа гол зорилго утга агуулгыг бол холбогдох байгууллагууд мэргэжлийн хүмүүс бол ямар нэгэн дундын зуучлалгүйгээр малчтын бэлтгэж байгаа малын махыг иргэдэд хүргэнэ гэж хэлж байгаа. За яг газар дээр нь бидний иргэд ирж сурчлага хийхэд бол хоньны мах 1 кг нь гулууц мах бол 12,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. За одоогийн байдлаар бол нэг жижиг тэргийн ард мөн ийм том ачааны машины ард гэсэн ийм 2 автомашин дээр бол яг хоньны гулууц махыг зарж байна. За иргэд бол ихээр ирж сонирхож ирж байгаа боловч захын үнэтэй адилхан ханштай үнээр худалдаалагдаж байгаа сэтгэл дундуур байгаа гэдэг зүйлүүдийг бол илэрхийлж байна. Тэгээ газар дээр нэрээд өвний судлахаар ямар санагдаж байна? Нодлон би чинь өхрийн мах 11-ээр л авсан да. Энэ жил өхөр 14-т байх шүү дээ. Захта ялгаагүй юм шиг. Зарн дээгүүр 10 маруу гэж явж л байдаг. Муу сайн нас янз бүр л байд юм аа. Тэгэхээр яг зорж ирсэн хүлээлтийн хувьд ямар байна? Юу ч аахгүй би 2 өхөр авсан надад. Баггүй. Арай л аммааргүй, арай л дийлмээргүй. Ингэж байгаа юм бол хэрэггүй талбайгаа сайхан зэвэрлсэн тэр шүү дээ. Талбай узарлаа ичдэг шүү дээ. Норж ингээл явж л байсан. Уган зөв юм зохион байгуулад байгаа юм. Даач тэгээ малчтын ч юм уу чэнжин ч юм гэдэг. Биржиг хэрчтэй маа биржиг нэг би андахгүй л. Малчд өөрснөө ажтайхаа ирээл зарвал болох л байл да сайн л байл да. Бас завгүй энэ цас мөс ихтэй байна. Зам аргуун хаалттай болтой юм шиг байна бас. Тэр нэг хуучин дархан нэг юу нэгдсэн байлаа. Нөгөө нэг малчдаас махан зарна. Тиймэрхүү юм байвал одоо яад юм бол одоо. Тэгээ хөөрхийн энэ манай дарга нар ч бас гайгүй дархны дарга нар шүү дээ. Гайгүй юм зохион байгуулалтын назаад гарагч. Нөгөөдхийг нь үгэнд ордгүй яа гэв. Биржийн шэнжүүд ирэл зогссон. 11 мэгтэл байвал тэгээд боломжийн байгаа байхгүй юу ер нь. Тэгээд бид нар чинь тэргөөр яа бас тэтгэр уулзууд хэцүү л байгаа юм чи хаа зайг. Одоо ингээл 12 гэхээр чинь нэг 20 эдэн элдэн мах чи 2-300 мянга болоод явчихж байгаа. Тэ бодоод үзэхээр тийм байгаа байхгүй. За үзэгч та бүхэн сая бас дарханчуудын буюу иргэд худалдаа авагчдын сэтгэлийг харсан сонссон байх. Тэгэхээр яг өвлийн эдэш 2025 арга хэмжээний хувьд бол Дархан хотын залуучууд театрын гадаах найрамдал талбайд мэргэжлийн хүмүүсээ ингээд нөхцөл болцоог нь хангаж өгөө. За энд бол малчид та бүхэн ирээ. За өөрсдөө одоо бэлтгэсэн малын махаа бол энд одоо худалдаалах бүрэн боломжоор хангасан гэсэн үг. Тэгэхээр аль болох дундын зурвчлалгүйгээр малчид та бүхэн ирж яг энд одоо иргэдтэй дарханчуудтай өөрсдийн бэлтгэсэн малын махыг одоо худалдаалах нь чухал байгаа. За ингэж бол дундын зурвчлалгүйгээр за таны одоо бэлтгэсэн малын махыг илүү хямд үнээр худалдан авах боломжийг бол иргэдэд олгож байгаа. Тийм учраас өвлийн эдэш 2025 арга хэмжээнд малчид зогшоологчид та бүхнийг ирж өргөнөөр оролцохыг урьж байна. 11 сарын 16-наас 10 хоногийн хугацаатай буюу 11 сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Жил бүрийн 11 сарын 17-ны өдрийг дэлхийн дутуу нэрэн өдөр болгон тэмдэглэж, дутуу төрөлтийн тухай мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн нэраа судлалын тасгаас засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газар, мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудыг урьж, дутуу төрсөн нэраад үзүүлэх тусламж үйлчилгээнд тулгамдж байгаа асуудлууд болон цаашаа давах арга хэмжээнийхээ талаар танилцуулжээ.
Дархуул аймагт өнгөрөх 2024 оны байдлаар нийтдээ 1800 гаруй нэраа төрсөн бол 50 гаруй нь дутуу төрөлцтөө нэрээ ажээ. Ийхүү Дархуул аймгийн хэмжээнд өнгөрөх жонд дутуу нэраа эндэгдэл харамсалтайгаар 6 бүртгэгдсэн байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн нэраа судлалын тасгийнханд энэ онд 630 г хэмжээтэй дутуу төрсөн нэраад 14 хоногийн хугацаанд анхны тусламжийг амжилттай үзүүлэн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төврөө шилжүүлсэн гэлээ. Цаашдаа эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, багаж тоног төхөөрөмжийн шинжилэлт хийх, найдвартай эм тариагаар хангах зэрэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатайг онцолсон байна. Наад зах нь өндөр хөгжилтэй орнуудад ашиглагддаг нэран уушиг тэлэг хамсгалын орчин үеийн аппаратаар нэран тасгуудаа хангаснаар тусламж үйлчилгээнд ахиц гарч үр дүнд нь олон нэрад амьдрал бэлэглэн олон гэр бүлд баяр хөөр авчирна гэдгийг хэлж байна. За шинээр төрсөн хүүхдийн амьдрах чадварт бол жимсний тээлтийнээс тэгээд төрсөн үеийн чинь бол хамааралтай байдаг. Одоо амьдрах чадварт нь бол шууд нөлөөлж идэг. За 28 7 доошогоо нийтээлтэй хөгжиж гүйцээгүй 1000 граммаас доош жинтэй төрсөн нэраа хүүхд бол орон нутагт дэмжлэгдэхэд эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн нөхцөл байдал, тэгээд халдвар хамгаалал, эмнэлгийн ур чадвараас ахгуулаад бидэрт бас сайжруулах зүйлсүүд хэрэгцээтэй байгаа. Үүнд л тэрхээр хамгийн түрүүнд нэраа хүүхдийг амьсгалуулдаг, амьсгалыг удирддаг, яг нэраа хүүхдэд зориулсан амьсгалын аппарат хэрэгтэй байна. За дээрэс нь энэ дутуу төрсөн хүүхдүүд маань шаардлагатай бол 3 сар тэгээд түүнээс ч удаан хугацаагаар эмнэлэгт эмчлэгдэх одоо шаардлагатай байдаг учраас тэр удаан хугацаанд байнгын хүчил төрөгч эмчилгээ авахар хүчил төрөгчийн эмчилгээний хүндрэлээр хараа сонсголын бэрхшээл одоо сохрол үүсэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энэ дутуу нэраа хүүхдүүдэд зориулсан амьсгалын менежментийн эмчилгээнд бид нар агаарын систем, блендер системийг одоо нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэ дээр мань бол одоо энэ өндөр хүчилтэй орны сара корс эмч маань бидэрт мэрэгжил арга зүгээр хангаар шаардлагатай ганц нэг тоног төхөөрөмжийг аваад ирсэн байна. За түүнийг одоо өшөө цаашаа бүрэн ажилуулахад одоо агаарын системийг эрчим тэмчилгээнд шинээр хийх иймэрхүү шаардлагатай зүйлсүүд бол байна. Дархуул аймгийн хэмжээнд гэлтгүй бас улсын хэмжээнд бол нэраа нас оролтын дийлэн хувийг 66-аас 70% бол дутуу тэлтэй холбоотой төрөлт эзэлж идэг. Үүнтэй холбоотой бас манай Дархуул аймгийн нийт нас оролтын ихэнх хувийг бол дутуу тэлттэй холбоотой нас оролт эзэлж байгаа. Дутуу төрөлтөд сэргийлэхийн тулд маш олон зүйлийн хүчин зүйл одоо нөлөөлдөг. Энэ нэраа хүүхэд эмчлэх, нэраа хүүхдийг амьдруулах нь зөвхөн нэраа эмч нарын асуудал биш юм. Яагаад тэгэхээр тэр хүүхдийн төрсэн үеийн чинь тэлтийнээс шууд одоо амьдрах чадварт нөлөөлж байгаа учраас жимсний хяналтандаа сайн одоо ач холбогдолтой хамрагдах. За тэгээд ээж өрөө эргэтэн тогтолцооны архаг хууч өвчнөд бол түүнийг эмчлүүлэх, гэр бүл төлөвлөлтөн дээр анхаарч одоо дараа нь дутуу төрөх эрсдэлтэй байдаг бол тэрэн дээрээ бас анхаарч төрөхгүй бол ямар ч жимсний хяналтанд ороогүй, тэгээ гэр бүл төлөвлөлт байхгүй, тэгээ гаднаас одоо шууд төрөлхийн үйл ажиллагаа эхэлсэн ингээд бага мэдээлэлтэй ээжүүд маань орж ирээд төрөхөд хүүхдүүд бэлтгэгдэж чадаагүй учраас бас хүүхдүүд маань эндтгээ. Тэгэхээр энэ дутуу төрөлтөөс сэргийлэхийн тулд олон нийтийн одоо оролцоо их чухал, гэр бүл төлөвлөлт бол хамгийн чухал байдаг. Одоо ингээд 32-7 хоногтойгоос доош төрж байгаа хүүхдүүд маань уушигны өвчл дутуу, өөрөө биеэ даж амьсгалж чадахгүй, тархины өвчл дутуу, хоол боловсруулах эрчим тогтолцооны хөгжил дутуу учраас хэвийн төрсэн хүүхчиг сүүгээ идээд сүүгээ шингээж чаддаггүй. Гэтэл эрүүл байж байгаа хүүхдүүд маань одоо хөх рефлекс нүсээд ихийнхаа сүүг идээд өөрийгөө өвчнөөс хамгаалах одоо бие физиологи нь бүрэлдээд эрүүл амьдарч чаддаг. Гэтэл дутуу хүүхдүүд маань ийм чадваргүйгээсээ болоод тэгээд яг эмнэлгийн нөхцөлд амьсгалын замд гуурс тавина, судсанд гуурс тавина, ходоодонд гуурс тавина, бүх газараа гуурс тавигдчих эмчлэгддэг учраас халдварын өндөр эрсдэлтэй байдаг. Дээрээс нь цус бүлэгнэх тогтолцоо дутуу, тархины эдийн хөгжил дутуу учраас тархин цус харах эрсдэлтэй. Тэгээ уушигны хөгжил дутуу учраас уушгийг маш удаан хугацаагаар эмчилэхэд хүүхэд эмчлэгдлээ ч гэсэн дараа нь уушигны архаг эмгэгтэй болох суурин тавигддаг. Тэгэхээр дутуу төрсэн хүүхэд маань одоо тархины саажилтаа болох, уушигны архаг эмгэгтэй болох, хараа сонсголын бэрхшээлтэй буюу хараагүй болох, сонсголгүй болох саа саажилтаа болох нь ойрын болон холын үр дагавар нэм байдаг. Тэгэхээр дутуу төрсэн хүүхдийг бид нар одоо жил нэг нас хүртэл нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд маш сайн хянаад, хөдөлгөөн сэтгцийн хөгжлийг хянаад, тэгээд тэр хүүхдэд хэрэв өөрчлөлт байвал эрт илрүүлээд тэгээд дандаа сайжруулах, засах арга хэмжээ авдаг. Тийм ч учраас бид нар өнөөдөр энэ удирдлагынхаа арга хэмжээнд өрхийн эмнэлгийн удирдлагуудыг оролцуулсан байна. Тэгээд Дархуул аймагт шинэ өрхийн эмнэлгүүд баригдаж байгаатай холбоотой нэг өрөөг нэг хэсгийг яг энэ хүүхэд нираануудтай зориулсан эмчилгээ үйлчилгээ явуулахад нь бид нар одоо мэрэгжил арга зүйгээр хангаад ингээ хамтарч ажиллах тал дээр бас өнөөдрийн зөвлөгөө маань ач холбогдол өгч болж байна.
Ийхүү нэгдсэн нэг ойлголттой болсноор тусламж үйлчилгээг цогц байхад хамтын оролцоо чухал юмаа гэдгийг нэгдсэн эмнэлгийн дарга мөнхөд онцолсон бөгөөд цаашдаа 2026 оны төлөвлөгөөнд гаргасан санал ажлуудыг тусган ажиллаж болно гэдгийг аймгийн эрүүл мэндийн газрын дарга Эрдэнэ Тулга илэрхийлсэн байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Одоо үзэгч та бүхэндээ Дархан Улаан аймгийн Цагдаагийн газраас бэлтгэсэн мэдээллийг үзүүлнэ. Тодорхойлбол галт зэвсгийн бүртгэл тоолго 12 сарын 4-ний дуустал үргэлжлэх бөгөөд Дархан Улаан аймгийн хэмжээнд одоогоор 40 гаруй хувьтай тус тоолго явагдаж байна. Бүртгэлгүй галт зэвсгийг тус хугацаанд торгуулгүйгээр гэрчлэгээжүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллого арга хэмжээг 2025 оны 11 сарын 4-ний өдрөөс 12 дугаар сарын 4-ний хооронд буюу 30 хоногийн хугацаатай зохион байгуулж байгаа юм а. Ийм дэргэн хуулийн этгээцтэй өөрийн эзэмшилд байгаа бүртгэлтэй галт зэвсгээ Харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагада бүртгүүлэн хууль ёсны эзэмшигч гэдгээ баталгаажуулахыг цагдаагийн газраас анхаарууллаа. Мөн бүртгэлгүй их сурвалж тодорхойгүй галт зэвсгээ энэхүү хугацаанд бүртгэлжүүлбэл арга хэмжээний хүрээнд торгуулийн арга хэмжээ тооцохгүй байна. Монгол Улсын галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйл зааснаар иргэн аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшилд байгаа галт зэвсгийг жилд нэг удаа бүртгэл тоолгод оруулна гэж заасан байдаг. Дархан Улаан аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 42 хувьтай галт зэвсгийн бүртгэл тоолго маань үргэлжилж байна. За тэгэхээр иргэдийн гар дээр байгаа иргэний зориултаа болон харуул хамгаалтын зориултаа мөн бас галт зэвсэг түүнтэй адилдах хэрэгслийн тоолгыг мөн давхар бүртгэдэг байгаа. Иргэн маань тухайн жилд бүртгэл тоолгодоо сайн дураараа хамрагдах ёстой. Үндэтгэн үзэх шалтгаангүйгээр галт зэвсэг бүртгэл тоолгод оруулаагүй байвал иргэний хуулиар арга хэмжээ тооцдог юм заалт байгаа. За иргэдэд бас анхааруулж хэлэхэд бас галт зэвсгийн эзэмшигч өөрчлөгдсөн байгаа тохиолдолд галт зэвсгээ шилжүүлж байгаа болон өмчлөж авж байгаа хоёр хүн хоёулаа байх шаардлагатай. За мөн дээрэс нь галт зэвсэг шилжүүлэн авч байгаа иргэн маань заавал галт зэвсгийн сургалтанд хамрагдаж гэрчлэгээ авсан ийм хүн байх ёстой. За тэгэхээр иргэдийн гар дээр өмнө нь бүртгэл тоолгод оруулж чадаагүй ч гэдэг юм уу те. За нуугдмал байгаа галт зэвсгүүдийг энэхүү арга хэмжээний хүрээнд их сурвалж шаардахгүйгээр бүртгэлжүүлж байгаа. Тийм учраас хуулийн хугацаанд нь ийм галт зэвсэгтэй иргэд байх юм бол цагдаагийн газар давчирч бүртгэлж судалгаанд хамрагдах шаардлагатай. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийтдээ 50,703 ширхэг галт зэвсэг бүртгэлтэйгээс 47,781 буюу 94% галт зэвсэг тооллогодоо хамрагджээ. Үүнээс орон нутаг 32,559 буюу 94% нь байсан бол нийслэл 15,222 буюу 94% бүртгэгдсэн байна. Хэрэв энэхүү хугацаанд галт зэвсэг түүнтэй адилдгах хэрэгслээ бүртгүүлээгүй бол зөрчлийн тухай хуулийн 5-ын 6 дугаар зүйлийн 11 дахь хэсэг заасны дагуу галт зэвсэг авч явах эсвэл тээвэрлэх журмыг зөрчсөн. Эсвэл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тоолгод хамрагдаагүй бол хүнийг 41-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 401-тэй тэмцэх хэмжээний мөнгөөр торгоно гэж заасны дагуу хариуцлага тооцохыг Дархан Улаан аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа. Одоо үзэгч та бүхэнд орон нутгийн хөтөлбөрөөр танилцуулсан бол цагаагарын буюу Дархан улс Сэлэнтөв аймгийн цагаагарын өртөлсөн мэдээлэл хүргэнэ.
Үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэн үзүүлдэг Төвөн Бүсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжиц дугаар энэ дөрөд өндөрлөө. Хөтөлбөрөөр анхаарал үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш Мягмар гарагийн дугаараараа эргүү уулзъя. Сайхан амраараа үзэгчдээ баяртай.